За та бүхний энэ өдрийн амрыг ирээ. За Баянгор аймгийн хэмжээнд тарган дахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ажилласаар ирсэн. За энэ жилийн хувьд Баянгор аймгийн засаг даргын 2021 оны 8 сарын 5-ны өдрийн тарган дахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрчимжүүлэх тухай А-дроп 483 дугаар захирамжийн хүрээнд ажиллаж байна. За энэхүү захирамж маань 2021 оны 8 сарын 9-ний өдрөөс 10 сарын 15-ны өдрийг хүртэл хэрэгжинэ. За хэрэгжилтийг хангаж онцгой байдлын газар, цагдаагийн газар, мэрэгжлийн хяналтын газар, байгаль орчин аялал жуулчлалын газар, зоонууд зүй өвчин судлалын төв гэсэн 5 байгууллага маань хамтран үйл ажиллагааг явуулж байна. За захирамжийн хүрээнд Баянгор сумд байралтай 4 цэгт хяналтын постыг ажилуулж байгаа. За 1-р цэг маань автоврын төвийн шалган нэвтрүүлэх товчоо буюу гүүрний пост. За 2-р цэг маань баруун талын төв зам дагуулах хяналтын пост. За 3-р цэг маань Эрдэнэ цогтын гармын пост. За 4-р цэг маань 10,000-ын замын пост гэсэн 4 хяналтын постн дээр хөдөлгөөнт болон байнгын постыг ажилуулж байна. Мөн дээрээс нь 5 байгууллагаас хамтарсан бүрэлдэхүүн хөдөө орон нутгуудаар тарган дахлаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2021 оны 7 сарын 30-ны өдрийн тушаалаар таргыг агнах болон худалдах ахуйн зориулалтаар ашиглахыг 3 жилээр ингээд хориглох хугацааг ингээд сунгацсан байгаа. Тийм учраас ард иргэд маань санаатай болон санамсаргүй байдлаар агнах болон ахуйн зориулалтаар ашиглахгүй байхыг анхаарна.